Сайн байцгаана уу, Жин Тун байна. Өнөөдрийн бичлэгээр 21 хамтлагийн талаар ярьж өгье. 2008 оны сүүлчээр хэвлэл мэдээллээр YG эмэгтэй Big Bang-ийг бэлтгэж шинэ охидын хамтлаг гаргана гэсэн цуурхал аажмаар тарж эхэлсэн. Тэр цуурхал 2009 оны 5 сарын 17-нд 21 дебют хийснээр бодит үнэн болж хувирсан юм а. Тухайн үед охидлын хамтлагуудын дийлэнх нь бараг бүгд sexy эсвэл cute гэсэн хоёр төрлийн аль нэгийг нь сонгодог байсан. Харин 21 үүнээс огтур байсан. Тэд хүчтэй, эрх чөлөөтэй girl crush хип-хоп гайстайгаар гарч ирсэн нь урлагийн ертөнцид маш шинэлэг зүйл болж та бүгдийн мэдэж байгаачлан жинхэнэ бүүн болсон. 2009 оноос хойш ойролцоогоор 5 жилийн турш K-pop ертөнцийг донсоглосон 21. Тэгвэл тэд яагаад үйл ажиллагаа зогсоох болсон талаар ярилцгаая. Эхлээд 21-ны хөгжмийн замлыг бүхэлд нь харж үзье. 21-ны оргил үе. 2009 онд 21 Fire дугаар дебют хийсэн. Дуунаас нь л сонсоход өмнөх охидын хамтлагуудын хэвшмэл ойлголтыг эвдсэн маш хүчтэй хип-хоп guys бүхий girl crush концепт байсан. Гадаад төрхөөс илүүтэй гишүүн бүрийн хөгжмийн ур чадварыг онцолж MV дээр ч өөртөө итгэлтэй бие даасан эмэгтэй хүний дүр төрхийг харуулсан. Гишүүдийн үүрэгч маш тодорхой байсан. CL харизмтай main rapper, тайзыг атгагч, Pakbom өвөрмөц хоолойтой main вокал, Kom Minji main бүжигчин, перформанс хариуцагч, Sandra Park гол нүүр царай ба хамтлагийн амтлагч маягийн дүр. Тэд дебютээс эхлэн асар их амжилт болсон. Үнэн дээр 2009 оны 3 дугаар сараас Big Bang-тай хамтарсан Lollipop дуугаар аль хэдийн олонний танил болсон байсан тул амжилт нь тийм ч гайхмаар зүйл биш байсан. Fire-ийн дараа гарсан анхны мини альбомын тайтл дуу I Don't Care нь жинхэнэ утгаар 21 синдромуудыг үүсгэсэн. 5-7 хоног дараалал нь 1-р байранд орж 21-ны guys бүрэн тренд болсон тухайд. Тэрч байтугай дебют хийсэн жилдээ жилийн хамгийн том шагналыг хүртсэн. Соло уран бүтээл ба дараагийн амжилтууд. Анхны мини альбомын дараа гишүүд соло уран бүтээлээ эхлүүлсэн. Sandra Park Kiss, Pakbom You and I, CL Minji Please Don't Go. Ялангуяа Kiss болон You and I маш их амжилт болсон. 2010 онд анхны бүрэн хэмжээний альбом To Anyone гарч Can't Nobody, Go Away, Pak Sucho гэсэн дуунууд гарсан. Энэ нь Солонгосын түүхэнд анхны трипл тайтл болж чартын 1, 2, 3 дугаар байрыг бүгдийг нь эзэлсэн түүхэн амжилт байсан. 2011 онд 2 дахь мини альбом Don't Cry, Lonely, Ugly мөн л 21 тохирсон асар амжилттай байсан. Ялангуяа Lonely дуу YouTube-д 10 сая гаруй хандлт авч тухайн үеийн Солонгосын YouTube-ийн хамгийн их үзэлттэй видео болсон. Тэр үед 10 сая хандлт гэдэг үнэхээр асар их амжилт байсан. Үйл ажиллагаа зогссон шалтгаан. 2011 оны сүүлээр тэд дотоодын үйл ажиллагаагаа түр зогсоож гадаад зах зээл төвлөрнө гэж зарласан бөгөөд Японд орж тэнч мөн сайн амжилт үзүүлсэн. Гэвч 2014 оны 6 дугаар сарын 30-нд бүхнийг өөрчилсөн хэрэг гарсан. Pakbom-ийн Adderall-ийн маргаан. Тухайн үед Солонгост Adderall нь мансуурлах бодисын ангилалд ордог байсан. Pakbom үүнийг Америкийн нэгдсэн улсын гайлийн мэдүүлэггүйгээр оруулж ирсэн нь асуудал болсон. Adderall нь эмчилгээний зориулалттай юм бөгөөд зугаа цэнгэлийн мансууруулах бодис биш ч гэсэн Солонгост хуулиар мансууруулах бодисоор ангилагдаж байсан тул хэвлэлүүд түүнийг мансууруулах бодис хууль бусаар оруулсан гэж шүүгсэн. Эцэст нь ял шийтгэлгүй хэрэгсэхгүй болсон ч яагаад бусад ижил төрлийн хэрэгт ял өгдөг мөртлөө энэ удаад үгүй вэ гэсэн давхар стандартын маргаан гарсан. YG-ийн Yang Hyun-suk өөрөө тайлбар хийж олон нэвтрүүлэгт хэлэлцэгдсэн. Энэ явдлын дараа 21 концертоос бусад бүх үйл ажиллагаа зогсоосон. Төгсгөл ба дахин нэгдэл. Үүний дараа Pakbom Namjoon, Sandra Park жүжиг entertainment, CL Америкийн нэгдсэн улсын зах зээл, Minji бүжгийн актем гээд 2015 онд гишүүд тус тусын замаар алхаж эхэлсэн. Гэвч эцэс төгсгөлгүй хүлээх фэнүүдэд бэлэг болгон 2015 оны Mama шагнал гардуулах ёслол дээр 21 гинт тайзан дээр гарч ирсэн явдал үнэхээр вайрал болж байсан. Тухайн үед CL ганцаараа соло уран бүтээл хийж байсан бөгөөд тайзны төгсгөлд гинэт Pakbom, Sandra Park, Minji нар гарч ирж Fire дуугаа хамтдаа дуулсан нь үзэгчдийг цочирдуулсан.
Энэ нь 2014 оны дуулаанаас хойш анх удаа бүрэн бүрэлдэхүүнээр олонний өмнө гарсан мөч байлаа. Гэвч энэ тайз нь жинхэнэ эргээ ирэлт бус, харин бид хараахан дуусаагүй гэж фэнүүдтэй хэлсэн сүүлийн мэндчилгээ мэт байсан. Тухайн үеийн фэнүүдийн хувьд энэ тайз баяр, гуниг, найдвар бүгдийг зэрэг төрүүлсэн онцгой мөч байсан. Яг энэ тайзнаас хойш 21 албан ёсны бүлгийн үйл ажиллагаагаа дахин үргэлжлүүлээгүй бөгөөд улмаар 2016 онд тарах шийдвэр албан ёсоор зарлагдсан юм а. 2016 онд Минжи гарч 11 сард 21 албан ёсоор тарсан. 21-ны үйл ажиллагаа зогсох болсон шалтгааныг зөвхөн нэг гишүүний дуулаанаар тайлбарлахад дутуу. Үүний цаана YG Entertainment эмэгтэй артистуудтайгаа хандаж ирсэн ерөнхий хандлагч том нөлөө үзүүлсэн гэж олон үздэг. Скандалын дараах хамгаалалт сул байдал. Пакбомын хэрэг дээр бодит мэдээллийг компани маш суу тайлбарлсан. Үүний оронд уран бүтээлчийг удаан хугацаанд чимээгүй байлгах стратеги барьсан нь эмэгтэй артистын сэтгэл зүйд хүн цохилт болсон гэж хожим нь ярьдаг. Дуу цамгийн хоорондын хит удаан завсар. 21 шиг оргилд байсан хамтлагт жил бүр тогтмол комбек олон төрлийн сурчлагаа нэвтрүүлэхт орж олон танигдах чухал байсан ч YG чанар чухал нэрийн дор хит удаан хүлээлгдэг байсан нь эд үеийг нь өөрсдөө алдуулсан гэсэн шүүмжлэл байдаг. Та нар анзаарч байсан бол тэд эргэж эртэл маш уддаг сурчлагаа нэвтрүүлэг телевизээр бас маш бага гардаг, маркетинг маш муутай санагддаг байсан. Гадаад төрх насны дарамт. YG хүртэл өөрөө тэднийг царай муутай гэдэг байсан. Тэрээр тэднийг ганц алдаанд царай зэрэг ярьслага өгч урлагийн ертөнцид гой зүйн чухал талаар дурдан дараагийнх дээр анхаарна гэдэг талаар бас дурдж байсан. Үүнийхээ ч дагуу Blackpink-ийг анх гаргаж ирэхэд тэрээр би 21-ыг бүтээж байсантайгаа яг адилханаар YG-ийн чадварлаг охидын хамтлагийг бүтээж байна. Гэхдээ хөөрхнийг гэж ярьслага өгсөн байдаг. Өөр хэм маягтай, зах зээл тохирохгүй, нас явж байна гэх мэт дал дарамт авдаг тухай Сэл Минзи нар хожим ярьж байсан. Ялангуяа Минзи 2016 онд гарахдаа компаниас урлагийн өсөлтөө мэдрэхээ болсон гэж хэлсэн нь олон хүнийг бодолд оруулсан. Ганц эмэгтэй хамтлаг стратеги. YG тухайн үед нэг л охидын хамтлагийг түлхдэг стратегтэй байсан. 21 оргил үедээ байхад дараагийн охидын хамтлагийг бэлтгэл эхэлсэн ч 2016 онд Blackpink дебют хийснээр YG-ийн анхаарал бүрэн шилжсэн гэх яриа их гарсан. Гинтийн төгсгөл. 21 тарсан тухай албан ёсны мэдээ гарах үед Минзи CL2 энэ шийдвэрийг компаниас урьдчил сонсоогүй. Харин мэдээний сайтаас харж мэдсэн гэдгээ хожим ярилцлагуудаар дамжуулан ил болгосон. CL1-ийн ярилцлаганда би тэр мэдээг уншаад л ингээд дуусч байгаа юм байна гэж ойлгосон гэж хэлсэн бол Минзи мөн албан ёсоор сууж ярилцсан бидний ирээдүйг хамт хэлэлцсэн уулзалт байгаагүй гэж дурссан байдаг. 21-ны эргэн ирэлт. 2022 оны Coachella бол зүгээр нэг гинтийн тайз биш. Энэ бол CL өөрөө санаачилж, өөрөө гишүүддээ санал болгож, өөрөө бэлдсэн тайз байсан. Тухайн үед CL Coachella соло уран бүтээлчээр урагдсан байсан. Гэвч тэр энэ тайз ганцаараа байх ёсгүй гэж үзээд Пакбом, Сандара Пак, Минзи нарт өөрөө шууд холбогдсон. CL дараа нь бид эдэнтэй дахин хамт тайзан дээр зогсохыг хүссэн. Энэ бол фэнүүдэд төдийгүй бидэнд өөрсдөд маань хэрэгтэй мөч байсан гэж ярьсан байдаг. Ингээд 6 жилийн дараа ямар ч компани ямар ч ашиг сонирхолгүйгээр 21 өөрсдийн хүсэлтээр өөрсдийн шийдвэрээр Coachella-гийн тайзан дээр бүрэн бүрэлдэхүүнээр гарч I'm the best дууг дуулсан. Энэ тайз бол иргэн нэгдэлч биш, комбекч биш, харин бид хизээж дуусаагүй гэдгийг харуулсан баталгаа байсан. Тэгээд эцэст нь 2024 оны 7 сарын 22-нд YG-ийн албан ёсны Instagram-д 21 иргэн нэгдэн гэсэн пост оруулж дахин нэгдэх нь баталгаажиж тоглолттой амжилтад тусгасан. Ингээд харахад 21-ны түүх бол зүгээр нэг амжилттай охидын хамтлагийн түүх биш. Энэ бол системийн дунд шахагдсан уран бүтээлчид дуу хоолойгүйгээр хаагдсан төгсгөл харин цаг хугацааны дараа өөрсдийн хүчээр дахин нэгдсэн түүх юм аа.
Магадгүй тэд өмнөх шигээ урт хугацаанд зах зээлийг эзлэхгүй байж болно. Гэхдээ энэ удаад тэдэнд нотлох зүйл байхгүй, яарах шаардлагач байхгүй. Учир нь 21 гэдэг нэр өөрөө аль хэдийн түүх болсон. Тиймээс цаашид 21 юу хийх нь чухал биш, харин тэд буцаж ирж чадсан гэдэг нь л фэнүүдэд нь хангалттай байгаа. Солонгосын ютубер Домог гэдэг буцаж ирдэггүй гэдэг, харин 21 бол буцаж ирээд ч Домог хэвээрээ үлдэж чадсан цөөхөн хамтлагуудын нийгэм гэдгийг дурдсан байсан. Тэгээд одоо энэ үгээр бас өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Хэрвээ бичлэг таалагдсан бол саб, лайка дарахаа бити мартаарай. За тэгээд bye.